За сайн байцгаана уу. За энэ өдрийн минь төргий та бүхэндээ. За энэ бичлэгээр би танарт юу үзүүлэх вэ гэхээр би дээхэн талд дээхэн одоо Монголынхаа иргэд үйлдвэрлэгчид, импортлогчдын бараа бүтээгдэхүүнийг онлайн дэлгүүрээр борлуулна гэж хэлсэн байгаа тийм ээ. За тэгэхээр энэ талаар бас нэг дэлгэрэнгүй мэдээлэл өгье гэж утсан юм аа. За би энд одоо өөрийнхөө тийм ээ онлайн дэлгүүрийг нээсэн байгаа. За Америкаас авчрах Америкийн брэндүүдийн дэлгүүрүүд энд байж байгаа. За Австрали, Шинэ Зеландын дэлгүүрүүд энд, за Монголынхын дэлгүүрийг нэгдэг болохоор энэ доотлолтод тавьсан байна. За яг нэгдэг байгаа шалтгаан нь бол мэдээж бид нар Монголынхаа иргэд үйлдвэрлэгч, импортлогчдын бараа бүтээгдэхүүнийг одоо тийм ээ дэлгүүрлүүгээ шивэх ажлууд байж байгаа. За тэгээд тийм учраас бас нөгөө хамтарч ажиллах хүмүүсээс нэг барааныхын жагсаалтыг одоо зурагтай тийм ээ худалдах үнэтэй ингээд жагсаалтыг авч байгаа. Тэгэхээр энэ жагсаалтыг яаж авах вэ гэдгийг танарт үзүүлье. За та энэ одоо энэ Монгол гэсэн энэ хэсэг рүү ороод барааны жагсаалт гэдгийг ингээд дарж орно. За тэгээд энэ нэг юм Excel-ийн файл байгаа тийм ээ. Энэ Excel-ийн файлыг та ингээд энэ баруун дээр тавьчаад дараад download гэж тавьчихсан. Download гэж аваад за тэгээд компьютерийнхаа нэг газар ингэ сэвэлчихсэн. За тэгээд сэвлэд ингээд онгоолгоод үзэн штэ тийм ээ. За тэгээд энэ жагсаалтан дээр та өөрийнхөө барааны зургийг тийм ээ нөгөө юутэйгээ нөгөө манай дэлгүүр дээр тавьж заруулах үнийхээ хамт надад өгч явуулах хэрэгтэй. За та энэ хэрэглэгчийн нэр гэдэг дээр одоо юу гэдэг юм тийм ээ нэрээ бичгэнэ шүү дээ тийм ээ. Одоо компанийн нэрийг бичих юм уу өөрийнхөө нэрийг бичгэнэ. За ерөнхийдөө төлбөр тооцоо их компанийн нэр чинь юм уу хувь хүний нэр байх хэрэгтэй. За одоо чинь хоёрнаач гэдэг юм уу тийм. За тэгээ холбоо арих имэйлээ чи бичих хэрэгтэй. За энэ дээр имэйлээ бичээд за тэгээ энэ хэрэглэгчийн дугаарыг бид нар яг цаанаас нөгөө эхлээд бол 1000 гэд бичсэн байгаа. 100000-аас эхэлж магадгүй та нарт угаасаа бид нар энэ дугаарыг заагаад өгнө. За тэгээ бүтээгдэхүүнээ нэрийг энэ бичнэ. За тэгээ бүтээгдэхүүний код гэдэг маань эхний дөрвөн оронтой нь бол таны код байж байгаа. Артлын дөрвөн оронтой нь бол таны бүтээгдэхүүний код байж байгаа. За тэгээд яг энийг бол орхичиж болно. Бид нар таны нөгөө хэрэглэгчийн дугаарыг тодорхой болохоор бүтээгдэхүүний чинь кодыг тусад нь бичиж явуулчихна. За хамгийн гол юм бол энэ зураг байж байгаа. За зургийг яаж оруулах вэ гэхээр за одоо энэ зургийг оруулсан байна тийм ээ. Одоо тэгээ ийм файлууд чи ийм байж байгаа шүү дээ. Тэнгүүт энийгээ жоох ингэж өргөн болгож жагаад энэ дээрээ дарж жаад тийм ээ insert гээд за тэгээд picture гэдэг өөрийнхөө компьютер дээрс нөгөө зургнуудаа авч оруулах хэрэгтэй. За одоо зураг гэдэг тийм ээ. Одоо ямар ч зураг гэдэг нэг бүтээгдэхүүний за ном зарж авал тийм ээ. Номныхаа зургийг ингээд оруулах хэрэгтэй тийм ээ. Яг бол энэ зургийг чинь бид нар нэг онлайн шопн дээр тавина шүү дээ тийм ээ. За энэ дараагийн баг нь бол доллараар та хэдэн төгрөгөөр зарах юм бэ гэдгийг чинь үзүүлж байгаа. За доллараар хэдэн гэдэг тийм $50 гэдэг юм бол энэ нь бол хэдэн төгрөг гэдэг юм. Монгол хэдээр зарах юм. Бид нар бол хоёр үеийн хоёулангийн тавих учраас энэ мэдээлүүд биднэрт хэрэгтэй байгаа. Тэгэхээр та энэ энэ Excel-ийн файлыг яг ингээд нөгөө нэг юу яагаад одоо энэ дараагийн бүтээгдэхүүнийг тавихтаа бол энэ дараагийнх нь юу ингээд жоох өргөн энийг жоох ингээд доош нь ингээд татчих жаал. За ингээд доош нь ингээд татчих юм болох шүү дээ. За тэгээд эсвэл одоо ингээд тавьчих юм байна л доо. Яа гэдэг. За ангийн байна. За ингэж жаал тийм ээ ингээд дараагийнх нь ингээд оруулаа явчихна шүү дээ. За тэгээд буцаад бид нар руу явуулахдаа тийм ээ файлынхаа имэйлээр oynaerica.com ямар имэйлээр явуулах вэ гэхээр бид нар руу тийм ээ одоо манай имэйл хаяг info oynaerica.com гэд яг энэ имэйл хаягаар бид нар руу юу яах нь штэ info гэдгийнх нь юу байхгүй шүү. Энэ зураас байхгүй. За info oynaerica.com гэсэн энэ имэйлээр энэ листээр энэ Excel-ийн файлыг бид нар руу явуулах хэрэгтэй. За тэгээ бид нар асуух юм байвал эргээд танартай холбоо байна. За ингээ хамтарч ажиллахдаа та бүхэнтэй бид нарт заруулах бүтээгдэхүүнийхээ энэ жагсаалтыг хүч явуулах нь шүү дээ тийм ээ. За баярлалаа баяртай.